За сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэндээ Хураангуй теолог төслийн хүрээнд заагдаж байгаа 50 хичээлийн 5 дугаар хичээлийг та бүхэндээ хүргэе. За бид эхний 7 хичээл бол Бурхны үгийн талаарх доктрин гэсэн ийм сэдвийн хүрээнд үзэж байгаа. За өмнөх хичээлүүдийг та үзсэн бол Бурхны үг ямар их сурвалжаас бичигдсэн, Бурхны үг хэрхэн бичигдсэн гэдэг тухай Бурхны үгийн талаарх мөн чанарын талаар сурсан. За өнөөдөр бид 5 дугаар хичээлээр Бурхны үгийн тодорхой байх чанар гэдэг энэ сэдвээр бид үзэх болно. За дэлгэцийн баруун талд байх хэсгээр Библийн ишлэлүүдийг тавина. Тэгээд энэхүү Библийн ишлэлүүдийг та бүхэн өөрийнхөө Библиэс уншаад энэ хичээлийг сонсох юм бол маш их тодорхой ойлголтыг хүлээж авах болно. За би Библийн ишлэлүүдийг одоо хэлье. Дэд хууль номын 29 дугаар бүлгийн 29, Дэд хууль номын 30 дугаар бүлгийн 11-ээс 14, Дэд хууль номын 31 дугаар бүлгийн 9-өөс 13, Нехемия номын 8 дугаар бүлэг, Үйлс 17 дугаар бүлгийн 10-аас 12, Ром номын 4 дугаар бүлгийн 22-оос 24, Ром номын 10 дугаар бүлгийн 6-аас 10, Ром номын 15 дугаар бүлгийн 4, за 1-р Коринтын 2-р бүлгийн 14-өөс 16, 1-р Коринтын 10-р бүлгийн 6-аас 11, 1-р Тимотийн 4-р бүлгийн 13-р ишлэл, 1-р Петрийн 2-р бүлгийн 1-ээс 3. За эдгээр Библийн ишлэлүүдийг та бүхэн уншаад энэ хичээлийг үзэх юм бол маш тодорхой байх болно. За бүгдээ хичээлээ эхлэе. За Дэд хууль номын 29 дугаар бүлгийн 29 дугаар ишлэлийг би стандарт монгол орчуулгаас уншия. Нууцлаг зүйлс нь Бурхан Явед маань хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд болон бидний үр хүүхдүүдэд үүрд хамаарна. Ингэснээр биднэр энэхүү хууль зааврын үг бүрийг мөрдүүлэхийн учир билээ гэж хэлсэн байна. За Бурхан ямар нэг зүйлийг бидэнд мэдүүлэхийг хүсчихвэл бидний мэдлэгийн санд хүрэхээр шийдсэн бол түүнийг нь ойлгоход бол тийм хэцүү биш. Яагаад гэвэл түүнийг бол маш тодорхойгоор бидэнд бол Библи бол хэлсэн байдаг. Библийн энгийн хүн уншихад бол ойлгомжтой байхаар бол бичигдсэн. Өөрөөр хэлэх юм бол бичиг үсгтэй хүн өөрийн их хэл дээрээ Библийг уншихад эсвэл бичиг үсэггүй хүн хэн нэгний Библи уншиж байгааг сонсох үедээ сонсоод ойлгох төвшөнд бол Библи ойлгомжтойгоор бичигдсэн. Өөрөөр хэлэх юм бол ямар нэг нас, хүйс, боловсролын төвшин, амьдралын туршлага, гарал үүсэл гэдгээс үл хамааран Библи бүх хүнд ойлгомжтойгоор байхаар бол бичигдсэн байдаг. Тэгэхээр бидний уншиж байгаа Библи хэдийгээр эртний бичээс боловч орчин цагийн хүмүүс ойлгомжтой байхаар тодорхой бичигдсэн байдаг нь гайхалтай. Жишээлх юм бол хуучин гэрээний Йов ном манай эзний өмнөх 2000 оны үед гэхээр бараг Авраамийн цаг үед амьдарч байсан үе бол таарч байгаа. За бид чинь бол манай эзний 2022 онд бол амьдарч байгаа гэхлээр манай эзний өмнөх 2000 гэхлээр биднээс даруй 4000 гаруй жилийн өмнө амьдарч байсан гэсэн. За энэ үед бараг л манай монголчуудын өвөг дээдэс бол бий болж исэн. Яг тэр цаг үе байгаа. За хуучин гэрээний эхний 5 номыг Мөсе манай эзний өмнөх 1500 оны хавцаа бичсэн гэхээр биднээс даруй 3500 жилийн өмнө бичигдсэн ийм ном байх жишээтэй. За шинэ гэрээний номуудаас хамгийн сүүлд бичигдсэн ном гэвэл Илчлэл ном байдаг. Шинэ гэрээний хамгийн сүүлийн ном. За энэхүү ном манай эзний 95 онд бичигдсэн. Тэгэхээр энэ биднээс даруй 1900 гаруй жилийн өмнө бичигдсэн гэсэн. За монголчууд бидний мэдих Монголын нүүрс товчон 12 бүлэгтэй эхний 10 бүлэг нь Чингис хаан нас эцэснээ хойтон шар хулган жил буюу 1228 онд бичигдсэн. Сүүлийн 2 бүлэг нь бол Өвөөдөө хааны нас барахын өмнө 1240 онд бичигдсэн гэж Монголын нүүрс товчоо Википедиад бол бичсэн байна лээ. За 2040 оноор авахад энэ ном биднээс даруй 782 жилийн бичигдсэн. Одоо бол энэ хичээл бичигдэх үед 2022 он байгаа. Тэгэхээр 782 жилийн бичигдсэн энэ ном бидэнд өвлөгдөж гэсэн. Тэгэхээр Монголын нүүрс товчооны их одоо хүртэл бол яг бүрэн ихээр бол олдоогүй. Зөвхөн ханц үсгээр
бичсэн хэсгийг бол тэндээс гайлглаж одоо монголшуулсан ийм хувилбар бол бид байдаг. Харин Монголын нүс товчоогоос даруй хэдэн одоо 110 жилээр хэдэн мянган жилээр одоо урт настай ариун Библийн номууд бол маш сайн одоо хадгалагдсан байдаг. 1946 оноос хойш мөксөн тэнгисийн дэргдэх агуугаас одоо Кумбран тусахны олдвор гэж бас хэлдэг. За энэ одоо олдвороос бол Библийн бичээсүүд нь өнөөгийн одоо бидний хэрэгжилж байгаа Библиэд одоо яг таарч одоо байснараа бидний хэрэгжилж байгаа Библи бол эртний бичээ Севэрэ гэдэг зүйлийг бол дахин нотолсон юм гайхамшигтай баталгаа болсон. За шинэ гэрээн грекээр бичигдсэн бол байдаг. Грек хэлээр бичигдсэн. За грек хэлээр яг бичигдсэн Библийн одоо шинэ гэрээний их хувилбар 5800 ширхэг бол хадгалагдсан байт юм байна. Өөрөөр хэлбэл тэр олон хувилбарыг бүгднийг харьцуулахад бүгд таарч алдаа мадаггүй байна гэдэг бол энэ бол Библи бол хуурамч биш, харин энэ бол жинхэнэ юм а гэдэг бол илэрхийлж байгаа. За хуучин гэрээн еврей хэлээр бол бичигдсэн. За еврей хэлээр бичигдсэн энэ Библи 10,000 гаруй ширхэг их хэлээрээ бол хадгалагдсан байдаг. Өөрөөр хэлбэл 10,000-ыг харьцуулахад энэ дундаас бүгд яг таарна гэдэг бол энэ бол яахааргүй жинхэнэ ном юм а гэдэг бол илэрхийлнэ. Тэгэхээр үүнээс гадна Сир, Коптик, Латин болон Арами хэлээр бичигдсэн 19,000 гаруй хувилбар бол байдаг юм байна. Дэлхийд даяар. За сонирхуулахад Монголын эзэнт гүрний үед байсан Несторын Христ сэтгэлтнүүд одоо Сирээс бол илгээгдсэн ийм илгээлт эзэд байдаг. Тэгээд тэр Сирээс одоо илгээгдсэн илгээлт эзэд уйгуруудын дунд одоо сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд шинэ бичиг зохиос тэрхүү бичгээр бол шинэ одоо гэрээ Библийн дуулал номоос орчуулсан гэсэн ийм түүхэн бол баримт бол байдаг. За бидний хэрэгжилж байгаа одоо юуны Кирилл одоо бичгийг гэхэд бол ах トゥ Кириллүүд славян үндэстэн сайн мэдээг тараахын тулд тэд грек хэлнээс одоо санаа авч грекийн цагаан толгойн санаа авч энэхүү Кириллийн одоо анхны одоо бичиг үсгийг зохиож түүнгээрээ дамжуулж Библийг орчуулж сайн мэдээг бол тараасан байдаг. За хоёр ойлголтыг бид эхлээд үзье. Нэгдүгээрх нь Библийн хувилбар гэдэг үг байна. Бас Библийн орчуулга гэдэг ийм хоёр үг байна. За Библийн орчуулга гэдэг нь хэлний талаас бол яригддаг. Жишээлбэл одоо Монгол хэлэнд бол орчуулга талаасаа бол ариун Библи гэдэг орчуулга байна. Нартай Библи гэдэг орчуулга байна. За СМО буюу стандарт Монгол орчуулга гэсэн Библийн орчуулгууд байна. За Библийн хувилбар гэж ярих юм бол ариун Библи бол 2000 оны хувилбар, 2004 оны хувилбар, 2013 оны хувилбар, 2019 оны хувилбар гэгчлэнгээр ийм хувилбартай. Тэгэхээр монголчууд бидний хувьд бол Библийн 3 орчуулгатай, тийм ээ? Нартай Библи, ариун Библи, стандарт Монгол орчуулга. За үүн дотор ариун Библи нь одоо 2000, 2004, 2013, 2019 гэх дөрвөн хувилбартай дээр одоо сонсголгүй болон хараагүй иргэдэд зориулсан ариун Библийн хувилбар болон монгол бичгээр бичсэн ариун ном гэсэн юм хувилбарууд бол байдаг. За яагаад би энэ бүгдийг яриад байна вэ гэхээр Библи нь одоо монголчуудын хувьд бол цоошин зүйл биш. Аль хэдийн 1843 он гэхэд аль хэдийн монгол бичгээр одоо монгол Библийг орчуулчихсан ийм байсан түүх байдаг. Тэгэхээр Библийн орчуулга гэдэг бол одоо монголчуудад бол гайхамшигтай одоо оюун санааны сэргэл тавьчихсан ийм гайхамшигтай ном байна. За Библи эртний ном учраас үе үеийн хүмүүстээс ойлгомжтой болох үүднээс Библийг бол орчуулдаг. Тийм ээ? Эртний одоо орчуулсан тэр Библийн хэсгээр тийм ээ одоо ойлгомжгүй хэллэгүүд байдаг. Жишээлбэл эртний Библиэлд Монгол Библиэлд одоо иш үзүүлэгч гэдэг үгийг бол пророк гэж бол хэлсэн байна. Тэгэхээр нөгөө пророк гэдэг одоо орос үг байгаа шүү дээ, тийм ээ. Одоо иш үзүүлэгч зөвнж гэдэг үгийг пророк гэж бол ингэж бол хэлсэн байх жишээтэй. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол одоо 21-р зууны пророк гэх юм бол нөгөө Google-ийн киноны юу штэ гэдэг ингээд шал өөр утгаар бол ойлгогдно. Тийм учраас шинэ одоо цагийн хүмүүсээр үл шинэ орчуулгыг бол хийдэг. За Монголд бол өвчлсөн ба тайлбарласан орчуулга хоёулаа байдаг. За өвчлсөн орчуулга бол ариун Библи, стандарт Монгол орчуулга. Харин тайлбарласан орчуулга бол Джон Бимсийн орчуулсан нартай Библи гэдэг энэ орчуулга байна.
За Библийн олон орчуулга хувилбар байдгийн үндсэн шалтгаан ба ерөнхийдөө түрүүн би хэлсэн их хэлтэй нь илүү улам сайжруулж тухайн уншигчдад бас илүү уншууртай ойлгомжтой болох үүднээс Библийн шинэ орчуулгыг хийдэг. Тэгээд цаг хугацааны туршид нэг орчуулгаа сайжруулахын тулд хувилбаруудыг бол гаргадаг. Тэгэхээр Библийн Wycliffe Global Alliance гэдэг энэ байгууллага байдаг. За энэхүү байгууллагын 2018 оны тайланд бол дэлхийд даяар 7360 идэвхтэй хэл байдаг гэж бол тэмдэглэсэн. Үүнээс 3350 хэлээр Библи тодорхой хэмжээгээр орчуулагдсан. За үүнээс 680 хэл дээр Библи бол бүтэн нар бол орчуулагдсан ба энэ дотор монгол хэл орж байгаа. За 1500 бүтэн шинэ гэрээтэй үлдсэн 1170 нь Библийн зарим нэг номуудтай гэсэн ийм тоо байт юм. Тэгэхээр бидний хувьд бол төрлөх хэл дээрээ Библийг бүтнээр нь уншина гэдэг бол үнэхээр ерөөл. Тэр тусмаа бидэнд 3 төрлийн орчуулга байна гэдэг бол тэдгээрийг харьцуулан унших, талархах, судлах ийм боломжтой. За аль ч орчуулга бол төгс биш. Тийм учраас харьцуулан уншихудаа энийг ингэж ойлгох зөвөр юм байна гэсэн тэр нюансыг гаргаж ирсэн, ойлгомжтой болох гэсэн, уншууртай болох гэсэн тэр орчуулагчийн нэр их хөдөлмөрийг бол бид тэр орчуулгадаас харж байгаа. Тийм учраас бид Библийг орчуулж байгаа хүмүүсийн төлөө орчуулсан хүмүүст бас талархаж бас залбирах өөртөө хүмүүс юм аа гэдгээс ойлгох хэрэгтэй. За Библийг нарийн гүн ойлгоход ариун сүнсний тусалцаа бол нэг шаардлагатай байдаг. За 1-р Иохны 2:27 дээр ингэж хэлж байна. Та нарын түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш үнэн. Та нарт заасан ёсоор та нар түүний дотор байх түн гэсэн ба. Түүнээс авсан тослогоо гэж хэнийг ярьж байна вэ гэхээр ариун сүнсний тухай ярьж байгаа. Ариун сүнсийг бурхан бидэнд өгсөн. За энэ дээр өөрсөд чинь заах нэгэн хэрэггүй гэж хэлэхдээ Илч Иохан бол аль хэдийнэ зааж байгаа, тийм ээ. Илч Иохан заасан бусад Библиэс дагалдагч нарын заасан тэр элч нарын бичсэн бичээсээс өөр хүн та нарт энэ бичээсийг бол заах шаардлагагүй. Яг бол тэдгээрийг бол ариун сүнсээр хөтлөгдөж ариун сүнсний сануулснаар бичиж заасан учраас ариун сүнс та нарт тэр элч нарын бичсэн шинэ гэрээ болон иш үзүүлэгч болон хуучин гэрээний бичигдсэн тэр номуудыг унших үед ариун сүнс та нарт ойлгомжтой болох юм а гэдэг зүйл хэлж байгаа. Иохан 14:26 дугаар эшлэлээр Есүс туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг маань сануулах болно гэж хэлсэн. Тэгэхээр итгэж хүмүүс бидний Библийг уншихдаа ариун сүнснээс тусламж гуйх хэрэгтэй. Библийг дэлгэчээд эзэн Есүс тойрхон ариун сүнсээр энэ үгийг надад ойлгомжтой болгож өгөөч гэж хэлээд Библийг унших юм бол ариун сүнсний тусламжтайгаар тэр Библи бидэнд ярьж Библи амьд ном учраас тэр Библийн тэр амин нууцуд бидний амьдралын зөрчилдөөн, бидний амьдралын асуудлууд хариулт болж бидэнд үнэхээр бурхан өөрийнхөө үгээр дамжуулан ярих юм аа. За Библи тодорхой бичигдсэн ч энэ ойлгомжтой гэсэн үг бас биш. За Библи бол тодорхой бичигдсэн. Гэхдээ ойлгоход бол зарим хэсэг бол амархан биш байдаг. Тийм учраас бид Библийг ойлгохгүй болох юм бол бид бас үнэхээр Библийн багш нар болон бидэнд бас пасторууд байдаг. Библийн сургууль төгссөн тодорхой Библийн боловсролтой тэр хүмүүсээс бид асуух хэрэгтэй. За 2-р Петрийн 3:15-16 дээр Паул мэрэгэн ухааныхаа дагуу эзний үгийг бичсэн. Түүний бичсэн үгийг зарим хүмүүс ойлгохгүй учраас түүнийг мушгингүй уйлж Паулыг илгэлдэг. Үүндээ бол ингээх шаардлагагүй. Яагаад гэвэл тэр хүмүүс бол ойлгоогүйхаа төлөө гуйлж болохгүй маа гэдэг зүйлийг бол хэлсэн байдаг. Яагаад гэвэл Паул бол үнэхээр зарим талаар бол эрдэмтэн мэрэгэн хүн. За энэ хүн бол бурхнаас авсан тэр эрдэм чадлаар бол хуучин гэрээний төвөгтэй ойлголтуудыг маш ойлгомжтойгоор хүмүүс тайлбарласан байна. Ялангуяа еврей биш хүмүүст еврейн тэр ойлголтуудыг тайлбарлана гэдэг бол үнэхээр бурхнаас авсан мэрэг ухаан. За Илч Петр, Илч Паулын захидлын талаар бол ингэж бол хэлсэн байна. За тэгэхээр Библи хэдийгээр тодорхой бичигдсэн ч гэсэн тэдгээрийн нарийн уялдаа зарим нэг зөвөрлөлийг бол хэн нэгэн хүн тайлбарлаж хэрэгтэй байдаг. Тийм учраас түрүүн би хэлсэн танд чуулганы чинь пастор байна, тийм ээ, Библийн мундаг багш нар байна. Тэр багш нарын бичсэн номууд байна. Тэдгээр номуудыг унших үед Библийг бидэнд илүү ойлгомжтойгоор тайлбарладаг.
За Мараната үйлчлэлд бол Библийн 66 номыг одоо заах тухайн номын гол агуулга амин сүнс гол одоо сургаалуудыг нэгтгэж тухайн одоо номыг наривчлан судлахад хүмүүст урам өгөх үүднээс бүтэн Библи төс гэдэг ийм төслийг хэрэгжүүлж байгаа. За Мараната цэгмэн гэж бидний цахим бууцаар орох юм бол энэхүү төслийн талаар мэдэх боломжтой. За 1-р Тимотийн 5:17 дээр сайн удирдах байгаа ахлагчид ялангуяа үг ба сургаал зүдэн зүтгэж буйн давхар хүндэтгэл авах зохистой хэмээн гэж хэлсэн ба. Өөрөөр хэлбэл нэг талаар хүндэтгэлийн талаар ярьсан боловч нөгөө талаар эзний үгийг зааж байгаа тэр хүмүүс үнэхээр хичээнгүйлэн судалж эзний үгийг ойлгомжтойгоор тайлбарлаж хэлэх ёстой гэсэн. Тэгээд үүнийг би нэг зөвлөлөөр бол хэлэхэд жишээлбэл одоо Бурхны үгийг одоо талхтаа зөвлөдөг тийм ээ. Хүн өдөр болгон талхаараа биш Бурхны үгээр амьдрдаг юм аа. Тэгэхээр жишээлбэл талхыг одоо хүнд амттай болох үүднээс жишээлбэл шин талх бариад халуунаар нөгөө цэцгийг түрхээд барайн түрхээд дээрээс нь халуун сүдөөхөн бол тэр хүн бол амтрахын тэр талхыг бол идэнэ. Хэрвээ тэр талхыг одоо бий болгож улаан буудаг тэр чигээр нь цайруулахгүй хүний ам руу чих юм бол тэр хүн түүгээл буцаагаад тургаад гаргаад хай. Яг түүнтэй адилхан Библийг үнэхээр ойлгомжтойгоор, Библийг үнэхээр амттайгаар заах юм бол хүмүүс Бурхны үг бол ямар гоё юм бэ, амттай юм бэ, үнэхээр ойлгомжтой юм а гэд хүлээж авна. Бурхны үгийг зүгээр л уншаал за ойлгох нь ойлгохгүй байна гэж хаях юм бол тэр бол харамсалтай зүйл болно. Тийм учраас Библийн багш нар пасторуудын үед үнэхээр Бурхны үг хичээнгүйлэн зааж тэдгээрийг хүмүүс ойлгомжтой энгийнээр заах ёстой, тийм ээ. Библийг одоо ямар хүмүүс зааж яана гэдгийг үнэхээр бодох ёстой. За эцэст нь хэлэхэд Библи нь ойлгосон хүнээсээ ойлгосноо хэрэгжүүлэхийг бол шаарддаг ном байна. Өөрөөр хэлбэл зүгээр нэг мэдлэг болгоод судалгааны материалуудаа тэгдэм байх лээ гэж орхиж болохгүй. Яагаад гэвэл Библийг өөрийнхөө амьдралын суурь болгохыг хүсчээвэл тэр хүн тэр үгийг хэрэгжүүлэх ёстой. Энэ талаар Есүс Матай 7-р бүлгийн 24-өөс 27-р эшлэлээр ингэж хэлсэн байдаг. Тиймд эдгээр үгсийг мань сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртээ зүрлэгдэнэ. Бороо асгаж, үер бүүн салхиж байшин нүцсэн боловч нурсангүй учир нь байшин хадан дээр суйрлагдсан байв. Эдгээр үгсийг мань сонсоод үүний дагуу ис үлддэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртээ зүрлэгдэнэ. Бороо асгаж, үер бүүн салхиж байшин нүцсэнд тэр нь нуруу. Эвдрэл нь асар их байлаг гэсэн. Тэгэхээр элсэн дээр амьдралынхаа суурийг тавих уу? Эсвэл хадан дээр фундаменттэй цементтэй бат бих тэр суурин дээр амьдралаа тавих уу гэдэг энэ асуултан дээр Есүс нэг үгээр хэлж байгаа. Бурхны үгийг сонсоод хэрэгжүүлэх юм бол тэр хүн бол хэрэгжүүлж байгаа тэр үг нь тэр хүний амьдралын суурь болно. Амьдралын ямар нэгэн хямрал, эдийн засгийн хямрал, харилцааны хямрал, нийгмийн хямрал болсон ч тэр хүний амьдрал бол бат бих байна. Тэр хүн бол хохирохгүй үз. Мэдээж тэр шуурах хямрал дундуур явал юм. Харин Бурхны үг сонсоод хэрэгжүүлдэг хүмүүсийн амьдрал бол элсэн дээр байшин тавьсантай адилхан байгалийн одоо үзэгдэл одоо гамшиг болох үед байшин нурахтай адилхан амьдралын хямрал зөрчилдөөн янз бүрийн зүйл сорилтонд орох үед тэр хүний амьдрал бол асар ихээр сүрэх болно гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр бид Бурхны үгийг ойлгосон бол ойлгосноо амьдралаа хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэх үед тэр үг бидний амьдралын хүчрхэг суурь болд юм а. За дүгнэж хэлэхэд Библи нь ойлгомжгүй хэцүү ном биш. Түүнийг тогтмол уншиж Библийг одоо сайн зааж байгаа тэр багш нарын сургалтанд сууж пастрынхаа номлолыг сонсож Библийн дарах өөрийнхөө ойлголтыг ингээд тэлж явах хэрэгтэй байдаг. Бас гүнзгий болгож явах хэрэгтэй байдаг. За бүтэн Библи төсөл бол үүний төлөө оршин бай гэдэг зүйлийг би дурдсан. Мөн та Библийг унших бүртээ ариун сүнснээс тусламжгүй байгаарай. Ариун сүнсээ та энэ үгийг надад үнэхээр ойлгомжтой болгож миний нүдийг нээж харах ёстой, ойлгох ёстой, сонсох ёстой зүйлийг хэлээч. Та надтай энэ үгээр яриач гэж хэлэх ёстой. Хэцүү ойлгомжгүй зүйлээ бид бусдаас асуух ёстой, пастораас, багш нараас асуух ёстой. Тэгээд эзний үгийг та ойлгосон бол та тэр үгийг амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Ингэх үед таны итгэлийн амьдрал Бурхны үгийн дагуу үг төвтэй хүчрхэг амьдралаар амьдрах юм аа. Тийм учраас та өдөр болгон Библи уншаарай, ариун сүнсээс тусламжгүй байгаарай. Библийг тайлбарсан олон янз бүрийн ном, тохиомол, олон одоо сургалт материалуудыг та хэрэглээрэй. Тэгээд ойлгосон зүйлээ амьдралдаа хэрэгжүүлээрэй. Ингээд эзэн та бүгдийг ивэ дараагийн жилээр уулзах хүртлээр түр баяр таа.